Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын дуун увдс урлагийн тэргүүн дуулахур зүйн багш Мягмар Сүрэн байна. Мягмар Сүрэн багшийн дуулахур зүйн газарчилсан болон мөн цахим ангиуд нь дандаа номны цагтай байдаг. Тэгээд нэг багшийн номны цагт өнөөдөр төлөвлөгөөтэй эмэгтэй гэдэг Элон Маскийн ээжийн тухай энэ номыг бяцхан бас дурдмаар санагдлаа. Тэгээд насан туршийн гоо үзэсгэлэн адал явдал тэгээд амжилт хүрэх зөвлөгөө гэд энэ ном бол миний анхаарлыг татсан уу Элон Маскийн ээжийн амьдралыг их онцгой бас их магадгүй гоё байх гэж бодсон. Эмэгтэйчүүд бидний жирийн одоо тийм ингээд ээж нарын амьдралаас тэс өөр зүйл нь юу байх болоо сонирхол татаад тэгээд уншлаа. Тэгээ энэ ном бол маш их таалагдлаа. За ер нь бол хамгийн одоо энэ номноос гол одоо миний ойлгож авсан зүйл болохоор зэрэг 71 наснда би хамгийн их аж аргалтай байна. Тэгээд миний ээж бол 96 нас хүрсэн гэжсэн байсан тийм 96 нас хүртлээр одоо энэ Элон Маскийн эмээ дандаа бүр нас ахих тусмаа одоо илүү их аж аргалтай болж маш их зүйлийг бүтээж өөрийнхөө бүр нөгөө авьяас чадваруудыг нээсээр багаж бүр үзэсгэлэн хүртэл гаргаж олон хотуудаар үзэсгэлэнгүүдээ гарган уран бүтээлч болсон. Тэгээд тэр түүхэн бүр их сонирхолтой байсан. Тэгээд ер нь гол одоо энэ номоос миний сурч авсан зүйл болохоор зэрэг өдөр ирэх тусам, жил ирэх тусам одоо өөрийгөө илүү их таних мэдээд тэ үр хүүхдүүд нь том болоод тэгээд яг өөрийнхөө төлөө цагаа гаргахдаа яг өөрийнхөө давуу талуудыг илүү хөнгөлөн зүлгээд мэргэжлийн талаарч тэр бизнесийн талаарч тэр уран бүтээлч талаасаач тэр эмэгтэй хүнийхээ талаасаач тэр маш их одоо бүр ингээд жинхнээсээ дэлгэрч байгаа цэцэг мэт ингэж амьдарч байгаа нь бол маш гоё юм санагдлаа. Тэгээ маш их сурвалжтай байсан. За энэ хүн бол одоо маш их загварлаад тэгээд тийм дур булаам супер модель гэж энэ дээр бичсэн байгаа юм л да. Тэгээд уран бүтээлч эмэгтэйгээд өөрийнх нь мэргэжил болохоор зэрэг шин дижил судлаач ийм хүн байсан. Тэгээд ер нь бол бүр ингээд нөгөө илүүдэлжинтэй байхтай хүртэл одоо загварын тэмцээнд ороод боломжийг ерөөсөө би алдахгүй хичээдэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо тэмцээн бүрэн дандаа ингээд хэцүү зүйл дундаас одоо ингээд гарцуудыг бүр гайхалтай гарцуудыг боломжуудыг олгож өгч байсан. За тэгээд бас нөгөө нэг цагаан үстэй болцсон үсэн ингээд одоо цагаан үстэй буур үстэй болцсныхаа дараа хүрсэн чинь бүр ингээд тэр нь бүр онцгой болоод бүр түнд маш их одоо амьдралд нь шин нээлтийг нээжсэн. Тэгээд одоо бид нар одоо заримдаа тэгээд штэ тэгээд жишээлбэл одоо өөрийнхөө нэг одоо цагаан ус гарангууд санаа зовох ч юм уу тэр чинь уус хүн болгонд байдаг асуудал шиг. Гэтэл энэ хүний хувьд бүр одоо нөгөө алдрын тэтэм авах тэр боломжийг нь бий болгосон гэж байгаа байхгүй. Тэгээд нэг оршийн бас дууны сургалтын донд өөрийгөө солгоо болоод гэж боддог хүмүүс зориулсан сургалтууд байдаг. За тэгээд солгоо гэж өөрийгөө бодоод одоо миний сул тал гэж боддог тэр зүйл дээр яг ингээд сургалтаар мань дамжуулаад бүр өөрийнхөө одоо нөөц болцоог нээсэн бүр өөрийгөө ийм гайхалтай гоё хоолойтой юм уу гэж мэддэг. Тэгээ би ийм одоо тайзан дээрээс ийм гоё харагддаг юм уу? Би тэг ингэж одоо хүмүүний өмнө ярьж чадхаар байсан юм уу? Би ингэж одоо хүмүүст одоо аз жаргалыг мэдрүүлж тэ ингээд дуулж өгч тэ ингээд хайрыг хуваах ийм одоо боломж надад байсан юм байна штэ гэдгийг нээдэг. Тэгэхээр зэрэг би энэ номын дундаас бас өөрийнхөө сургалтуудын талаар бас нэлээд гоё шин санаануудыг авсан. За тэгээ энэ номны одоо гол зүйл нь болохоор ерөөсөө бүхий л зүйлийг төлөвлөө гэдгсэн. Тэгээд мэдээж төлөвлөж явах явцад бол тэр төлөвлөгөө ёсоор байхгүй болох зүйл төлөвлөгөө ёсоор одоо болохгүй зүйлч байдаг. Гэхдээ тэр тухай бүрд нь бол тэр төлөвлөгөөнүүдээ ингээд өөрчлөө яваад хад болно. Тэгээд өдөр ирэх тусам, жил ирэх тусам амьдралд бол янз бүрийн зүйл маш их гардаг. Тэгээд тэрэнд одоо нөгөө залуу байхдаа маш их ингээд шоконд орчтой. Ялангуяа одоо ингээд гэр бүлээс нь хин нэгэн хүн одоо мөх бүсийг үзэхэд тийм ээ
маш их шоконд орж байдаг ч явандаа ингээд нөгөө амьдралын жамыг мэдээд одоо альва зүйлийн хэцүү зүйл ирэхэд өмнө нь нэг хэцүү зүйлийг даваа туулаа гарцсан учраас одоо яаж аргаа мэддэг болчдөг нь үнэхээр сайхан юм аа гэж бичсэн байсан. Тэгээд ийм маш сонирхолтой залуу байхдаа ер нь бол яг нөгөө өөрөө 16 настай завгүй өмсч ихэлсэн. Гэхдээ нэг найз нь зөвлөсөн учраас тэгээд 20-д настай одоо 3 хүүхдийнхээ аавтай суухтаа одоо нөхөр нь болохоор зэрэг аавд нь битээр суухаар тохирцсон гэж хэлээд тэгээ маш их зовоодог одоо болцож байхдаа хүртэл зовоодог байсан залуу. Тэгээд яалтчгүй одоо ихэр ихчтэй аав нь зэрэг нөгөө хоримлуул 2 охиныхоо хоримыг зэрэг хийлгэх одоо үүднээс бодцоод хичнээн одоо ингээд тайлбар тавих боломжгүйгээр ингээд хоримоо эзэн. Тэгээд 3 хүүхд одоо ингээд 3 жилийн татвар 3 хүүхд байсан байгаа. Ингээд төрүүлсэн. Тэгээд тэр хооронд бол маш их зүйлийг давсан, маш хэцүү байсан. Тэгээд амьдралын одоо нөх чанга дунд те эхэндээ бол одоо тэсэх гэж үзсэн. Тэгээд яг л нэг эмэгтэй хүмүүс байдаг л бас те амьдрал дээр байдаг зүйл. Тэгээд их өрсөлдөө одоо хуулийн зүгээрс ингээд салах боломжгүй байсан. Тэгээд хуульд одоо салах боломж ингэж өөрийнх нь эрх хамгаалагдах тийм хууль гарч ирэнгүүт салахад эхлээд одоо хүүхдүүдийнхэн төлөө салахгүй гэж бодож байсан. Дараа нь харин би хүүхдүүдийнхэн төлөө салахаар шийдсэн юм аа гэдэг. Тэгээд одоо тийм амьдралын гашуун зүйл байгаа ч гэсэн тэр дунд яаж одоо өөрийнх нь аав ээж болохоор зэрэг одоо маш тийм хизээж хамт ингэж муудалцж байгааг харагддаггүй, маш өөдрөг бүр ингээд цотон давуу онгоцоор уус дамж ингээд аялдаг. Тэгээд маш их эрсдэлтэй бүр ингээд говь цөлд хүртэл ерөөсөө бүх юмаа бэлдээл тэгэл онгоцоор аялал маш ир зөрөгтэй ийм аав ээж байсан. Мэй Маскийн аав ээж нь тэгээд амьдралын одоо бэрхэд тэр аялж явж байхдаа маш их одоо төсвөр хатуужил бүр ус. Тэг маш бага усыг тэгж хүргэж аялынхаа турш хүргэх одоо хоолундаа ч гэсэн одоо маш юм төлөвлөгөөний дагуу идэх. Тэгээд тэр одоо халуун тэр хүйтэн тэр хэцүү нөхцөлд яаж тэсэж гарах бүр гайхалтай. Би бүр энэ номыг уншихад хамгийн бас их сонирхолтой зүйл нь болохоор зэрэг тэр Илон Маскийн аав эмээ өвөөгийнх нь тэр одоо аялдаг маш тийм эрсдэл донд хүүхдүүдээ өсгөж аюулаас айхгүйгээр гэхдээ бүх зүйлээс болгоомжуулж маш нямбай төлөвлөж ингэж аялдаг. Тэр дундаа одоо хүүхдүүдийг амьдрал сургадаг. Тэр зүйл нь бүр надад бүр гайхалтай санагдчихсан. За тэгээд Өмнөд Африк, Канада, Америк тэгээ өөр одоо ер нь бол Илон Маскийн ээж нь 3 хүүхдэд дагуулад нөхрөөсөө салсан байсан тийм. Тэгээ ингээд хот улсаар аялах гэхээсээ илүү нүүгээд амьдралаа одоо сайжруулах гэж явж байгаа тэр алхам бүр нь нэр нь л ээж бүхний одоо амьдралын туулдаг зүйл бас л төстэй юм даа гэж бодсон шүү. Тэгээд Илон Маскийг одоо өмнө нь бодохдоо би зөвхөн автоматар одоо мундаг айлын те ухаантай ийм л бүгд гэл ягаад ч тэгээ бодсон. Тэгээ энэ номыг уншиж үзээд Илон Маск 18 настайдаа Канада руу би юу явах хэрэгтэй байна. Ээж та иргэншлээ сэргээж болох уу гэд. Тэгээд Канадасаа Америк руу би юу очио гэд. Яг л нөгөө нэг одоо бидний л хүүхдүүдтэй ингээл энгийн хүүхдүүд яаж одоо өөр улс орн руу те Солонгос Америк ингээл бид Япон руу ингээл амьдралын сайхныг хаагаад хөгжил дэвшлиг хаагаад явж лээдэг те яг тэрэн шиг л болсон байгаа байхгүй. Тэгээд үүнтэй бол ерөөсөө нөгөө өсгөж байхдаа хүссэн зүйлийг нь боёо одоо тэр хүүхдүүдийн яг өөрийнх нь онцгой одоо тэр өөрийнх нь нөгөө хийх хүсэж байгаа зүйлүүд дээр нь дандаа дэмждэг байсан. Тэгээд өөрөө бол тэр загвар өмсдөг одоо тэр өөрийнхөө чадвараа ерөөсөө ингээд нөгөө орхихыг хүсээгүй хичнээн одоо гэр бүлээ авч явах, хүүхдүүдэд өсгөх одоо ганцаараа амьдралыг авч явж байсан ч гэсэн сурч, хөгжиж, боловсрч, магистр, доктороо хамгаалаад тэр олон ингээд улс хотуудыг ингээд нүгэд авахар чин зэрэг соёл,
хэл одоо бүр маш олон зүйл ингээд даван туулна шүү дээ ялгаануудыг те тэр бүхэн дээр ерөөсөө урагшаа зүтгэж л байсан байна лээ. Манай нүүдэлчин монголчууд сэтгэлгээнд аяг ойролцоо санагдсан. Нүүх талаар хэрвээ одоо тэ ингээд нүүмээр ямар нэгэн зүйл чинь ингээд юуг амжилтгүй байгаад ах юм бол нүүх хэрэгтэй. Нүүж очоод одоо тэр газраа хэрвээ одоо 3-аас хэдэн жил 5-6 жил гэсэн хаа амжилт гарахгүй бол буцаал нүүгээл ирнэз. Тэгэхээр ер нь бол одоо нүүхээс бол айхаргүй гэхдээ маш сайн төлөвлөөрэй гэдгсэн байгаа. За тэгээд буурал өсвөл миний гоо үзэсгэлэн ингээд энэ надад маш гоё одоо маш чухал мессеж өгсөн. За тэгээ мөн сонирхол татан бай. Ер нь бол эмэгтэйчүүд ингээд нөгөө эмэгтэйчүүдэд одоо гоё боломж байдаг нь юу вэ гэхээр будах те одоо ингээд нүүр будаг гэдэг үл эмэгтэйчүүд гоё боломж тэгээ дандаа гоё ингээд загварлаг хувцалж бай те. Ер нь бол өөртөө ихтэй байх тоглоомонд сайн оролцоо гэдэг. Би нэг өөртөө ихтэй байхыг бол би сургалтандаа заадаг. Тайзан дээрээс яаж одоо тайзан дээр амьдрал дээр яаж өөртөө ихтэй байх вэ? Доторх одоо далд ухамсартах бодлоос ихсүүлээд одоо яг ингээд хүмүүстэй харилцах, өөртөөгөө харилцах бүх зүйл дээр өөртөө ихтэй байх талаар заадаг. Би бас өөрөө тэр талаар баян хөгжиж өөрийгөө одоо хөгжүүлж яадаг. Тэгээ энэ дээр болохоор бүр өөртөө ихтэй байдаг. Тоглоом гэж хэлсэн чинь надад энэ бас ийм хоёулаа гоё юм байна гэж бодсон. За тэгээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийхдээ бол маш их судлаач эрдэмтэн хүн байгаа. Тэгээд давхар дандаа ерөөсө тоглолт одоо тэр юу шоу те одоо нөгөө загвар үзүүлэх, загвар өмсөх, зураг авах бүх боломжууд дээр яаж ийгэж очдог бүр нэг удаа бүр маш их цасан дунд нөгөө машингүй байсан тэр үед тэгээд автобусаар бүр зорж очоод тэр автобусанд ганцаархнаа явж байсан. Тэгээд бүр тэрийг зүйл дээр би бараг л нулимс гарахаа шахсан. Тэгээд бараг 50-аад орчим наснда би ингээд байрт өөрийн орон байртаа болсон. Ер нь бол хичнээн би ингээд те мөнгөгүй байх үе байсан ч гэсэн сэтгэлээр унж байгаагүй. Тэгээд одоо хожим хойно хүүхдүүд нь компани зараад ээжтэй та одоо өөрийнхөө өсвөө тийм мөнгөтэй байхыг ч мэднэ, мөнгөгүй байхыг ч мэднэ. Ямар ч үед бол нөгөө юм сэтгэлийн тэнцвэртэй байдлыг бол би хатгал сурсан гэдэг санаа бол энэ дээр маш чухал байсан. Тэгээд гинтийн зүйлүүд бол байнга бас бэлэн байгаарэ гэж хэлээ. Амьдрал дээр бол ямар ч сайхан зүйл тохиолдож болно, бас ямар ч хэцүү зүйл бол тохиолдож болно. Тэгээд боломж бүрийг одоо битээ алдаарай. Тэгээ эмэгтэй хүн бол өөртөө маш эзэн байх хэрэгтэй. Дандаа аз жаргал тэмүүлэх хэрэгтэй. Тэгээ өөрөө ингээд нөгөө өссөн зүйлээ ихтэй асуудлаа шийдвэрлээд тэгээд яг ингээд нэг өөрийнхөө тухтай гоё орчинд өөрийнхөө өссөн тэр амьдралыг босгож аз жаргалтай байж ганцаараа байхдаа ч гэсэн аз жаргалтай байх. Тэгээ би энэ олон цагаар номоо бичих, олон цагаар одоо тий өөрийнхөө хүссэн ажлаа ингээ хийж явах үнэхээр аз жаргалтай байна гэж бичсэн. За тэгээд өөрөөрөө үлгэрлийг маш ажилсаг хүн байсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ бол хүүхдүүдийнхаа ингээ сонирхлынхын дагуу дэмжээрэй гэж тэгээд амьдралыг дандаа сонирхолтой байлгах гэж өөртөө зөвшөөрч байгаарэ гэх. Тэгээд ер нь бол бас ээжүүд ингээд би өөрийнхөө амьдралаа ботгож гисэн хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө явсаар агаад те нөгөө өөрийнхөө байхыгаа өөртөө зөвшөөрөхөөр мартцсан байдаг. Тэгээд эзэн хичээл заяа хичээнэ те амьдрал үргэлж одоо сайхан зүйл хийж өгөхөд одоо ингээд бэлэн байдгаа гэсэн ийм санаа байсан. Тэгээд тэр нь бол надад нэг Кьюси Джонсын бас 12 нот номон дээр би амьдрал бүрэн хизээч гайхалтай зүйлийг бүрэн хизээ өгөх гэж бодохоор би тэгсэн ядан хүлээж яадаг гэдэг. Тэгээ энэ номны сүүлийн одоо мөрүүд дээр бас тийм үг гарсан. Тэгээд тэр нь би бүр ингээд би үргэлж өөдрөг байхыг хүсдэг те ингээд амьдрал бол үргэлж хэдийгээр ингээд галцсан холгон шиг өксөж уруудж байдаг ч гэсэн тэг өксөхт нь үнэхээр сайхан байгаад уруудахт нь яг л там шиг байдаг ч гэсэн амьдрал бол одоо дандаа л энэ сайхан зүйл хизээ над ирэх болоо угаасаа л ирнэ тэ тэрийг би одоо хүлээж авах жаргалтай байна гэсэн
ийм зүйл байсан. Тэгээд ерөөсө битгий гуниглаарай. Дахин эхлэх нь бол хамгийн зөв шийдэл байх болно. Хайрцагнаасаа баригдмал сэтгэлгээнээс гараарай гэдэг. Энийг бол би бас нэлээд одоо чухалчилдаг. Тэгээд ерөнхийдөө нөгөө би өөрийнхөө ажилтай холбоод бодоход би солгоо хоолуудыг хүн бодчихороо зэрэг яг тэрүүгээрээ бодоод манай удам миний хам ер нь бүр манай хөргөн бэр хүртэл тийм солгоо хүмүүс ингээ ирсэн байгаа гэдэг ингээ тоглоом шиг ч юм уу хошигнолч маягаар яадаг. Гэтэл яг үндэ тэр нөгөө би чадахгүй, би дуулж чадахгүй гэдэг чирээ хүн сонсож байгаад дуу хүртэл ингээ нөгөө чихээ хаачдаг байхгүй дотор ухамсараасаа. Тэгэхээр зэрэг нөгөө тэр бас баригдмал сэтгэлгээтэй тэгээ миний сургалтын дээр бодоод би дандаа тэр баригдмал сэтгэлгээг өөрчлөх гэж ингэж хичээж ажилладаг. За тэгээд энэ хүн болохоор ингээд шинэ технологид маш их суралцдаг. Би бүр анх Instagram гарч ирэхэд тэрнээс ахуулаад одоо өөрийнхөө бизнест өөрийнхөө одоо тэр шинэ дэжэл мэрэгчлээ маш хэрэгсэн гэдэг жаа. Тэгээд ээж нь болохоор зэрэг бүр нөгөө аавнаас орсон чи ээж нь яана миний ээж яах вэ ингээд манай аав ээж маш гоё аж аргалтай гэр бүлээсэн. Ээж минь ингээд аавгүйгээр яаж амьдрна гэж бүр төсөөлж чадахгүй байсан чинь ээж нь ингээд гараар уран бүтээл хийдэг болоод тэгээд сүүлдээ нөгөө 90 нас гараад ирэнгүүт гарын чичрээд гараараа ингээд хийж чадхаа болонгууд бүр нөгөө технологийн шинжилт ингээд өөрчлөлтөнд суралцаад дамжуулж ингэж уран бүтээл хийдэг болсон байгаа байхгүй. За тэгээд бүр нас барах өдрөө хүртэл дандаа өдрөг дандаа инээмсэглэж тэгж бүр тэр өдрөө хүртэл амьсгалаа аврах өдрөө хүртэл инээмсэглэж ирсэн гэж аахгүй юу? Элон Маскийн юм байна. За тэгээд ганц би хэрвээ эмэгтэйчүүд байх юм бол хайрлж дурлаад хосоороо байсан ч те ганцаараа байсан ч жаргалтай амьдарч болно гэх. Тэгээд зохистой хоол бол эрүүл хоол таныг жаргалтай болгоно. Тэгээд өөрийн чинь уруу татах одоо тэр их идэх хүслийг чинь өдөөдөг зүйлүүдээ гарнаас хоол байлгаа гэдгийгсэн. Тэгээ би заавал юу хоол байлгах вэ гэж бодоод. За тэгээ хоолыг бол нөгөө хит ингэж нэг жин хасахын тулд хит ингээ өөрийгөө зовоох бол хэрэгтэй тий. Яг ингээд тогтмол эрүүл хоолой дэглэн барьж байгаа ч гэсэн яг одоо нэг удаа ч юм уу тий одоо сард нэг удаа ч юм уу ингээд яг өөрийнхөө идмээр байгаа зүйлээ идээд тэгээд эрүүл хоолтойхон дэглэндээ буцаж ороод их мөнгө гаргах зарцуулах хэрэггүй гэдэг. Тэгээд Америкт бүр ингээд тэр эрүүл хоолтын ментор нь болохоор сар болгон цусны шинжилгээ өгөө. Тэгээд энэ нэмийг уурай гэдгсэн чинь хэдэн мянган доллар бай гэдэг ч аахгүй. Тэгэнгүүт шинжилгээ өгөхөд $5,000 бас ийм авахд нэлээд $1,000 болно. Элон Маск ээж болохоор зэрэг их зардал гаргаж, их мөнгө гаргаж, их нэрв гаргаж биш аз жаргалтайгаар ингээд жингээ бууруулаарай гэсэн байсан. За тэгээд үргэлж хөдөлгөөнтэй бай. Хөдөлгөөн идэхээ хүртэл одоо нөгөө их бүр ингээд хамаг бие өвдтөл, шархиртал биш те. Яг өөрөө ингээд жоохон өвдөд юм болол ингэж би ажиллаж байсан. Миний нуруу ингэж өвдөө те би бүр ингээд загвар өмсөж явахдаа савсарлагаанаар бүр газар хэвтэх хэмжээний хүртэл нуруу маань өвдөж ингэж хүртэл байсан. Тэгээ ер нь бол эцэс их өвдөлтийг мэдрэн барин биш харин нохотойгоо хамт өдөрт 4 удаа ингээ багаар ямар нэг хөдөлгөөн алхалт энэ төр хийдэг гэж хэлээ. За тэгээд нөлөөлийн тойрогт ажиргалтай хүмүүстэй уулзж байгаарэ. Тэгээ өөрийг чинь одоо ингээд нөгөө ер нь нөлөөлийн тойрог аюул чухал гэдээ бид нар мэдэн тэ. Тэгээд дандаа нөгөө ажиргалтай хүмүүсээр жишээлбэл бид нэг гэр бүлээр аялалд явахдаа одоо жишээлбэл хүүхдүүд маань 40 хүмүүс явлаа гэж бодоход ингээд одоо хоол заавал ингээд бүх юмд оролц гэж албадгүй гинэ. Одоо тэр нэг хөөрхөн жижигхэн зочдуудыг бүгдээрээ тэр нэг зочдуулд ороод тэгээд одоо жишээлбэл тий бассейнд орох нь ороод тоглохын тоглоор сакс тоглохын тоглоод тэгээд жишээлбэл хүүхдийг шуугилдах юм бол за хүүхдүүдийг шуугилдаж яана гэж Элон Маск ээж нь хүүтэйгээ хамт далайн эрэг рүү явах юм ерөөсөө маш гоё чөлөөтэй байдаг гэх тэр нь одоо айгүй айтаа санагдсан. Тэр хүн номоо уншаад энд хэсэг хүмүүс нь дуулж хурцсан ч дуулж хурдаад ч юм ингээд бүх юм чөлөөтэй бид нар тэгээд зохион байгуулдаг гэдгсэн чинь тэр гоё санагдсан. За тэгээд 71-тэй байх үнэхээр сайхан байна. Ингээд инээмсэглсээр байгаарэ гэдэг. Тэгээд бүр төгсгөл рүүгээ бүр улам энэ одоо энэ номон дээр дандаа ингээ QR
нөгөө зургнуудтай тэр зургнууд нь бүр дээр үеийнх нь нөгөө ээж нь ингээд дээр үед хүртэл одоо Элон Маскийн ээж нь эмээ ингээд зураг аваад бүр маш гоёар ингээд хамаг юм ачсан аялаа явж байгаа. Тэгээ энэ зургнуудаа хүртэл QR-аар ингээд уншуулад оруулсан. Энэ бас маш гоё сонирхолтой байсан. Тэгээд ерөөсөө хизээч одоо шаналлд автаж гуниглах хэрэггүй шүү. Ямар ч хэцүү зүйл байсан гэдэг. Ингийн ийм амьдрал дундаас ч гэсэн тий дэлхийд одоо ингээд алтартай одоо тий маш одоо гайхалтай ийм хүмүүс бол гарч бидний өөр хүмүүсээс ийм хүмүүс бол гардаг тий тэгэхээр бидний өөр хүмүүс бидний ирээдүйд ч гэсэн бол маш гэрэлтэй байна. Тэгээд жил ирэх тусам улам бүр одоо аз жаргалтай байх ийм сайхан ирээдүйд биднэрт байдаг. Дандаа үргэлж биднийг сайн сайхан зүйл одоо хүлээж байна гэсэн ийм гоё ном уншсан. Тэгээд та бүхэндээ бас өөрийнхөө нууц авьяас нууц одоо давуу талуудаа илүү илрүүлэн гаргаж тэгээд өдөр болгон болж игэл ном уншаарай гэж хүсэх бай. Тэгээд миний шамнар бол өдөрт нэг 10 минут байсан өөрийгөө хөгжүүлэх ном уншаарай гэж зөвлөдөг юм аа. Ингээд Мега Огшийн номын цагтаа хамт байсан танд баярлалаа. Амжилт хүсье.